тодорхой бас олон танигдсан нэгэн дуучин гадаад улсад тойрхол хэтэлж яагаад орж ирчихсэн. Тамхи хэрэгэлдэг хүн өөрөө залгаад би хар тамхи хэрэгэлдэг юм. Ариун цэврээр ороо гарч болохоор хаалган дотоод уртал мас урчсан. Ингээд охин 3 сарын дараа гараад тайруулж байгаа. За тэгээд эмчилгээд хамруулаад бас хэвтэн эмчилүүлж байгаа, сайжирж байгаа залуучууд бол байна. Төрийн байгууллагад ажиллаж байсан албан агч хүртэл одоо хохирж амь насаа алдсан юм харамсалтай хэрэг гарч ялаа. Хар тамхи хэрэглэж байгаад. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкастын эпизод 17 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд бүтэн жил подкаста хийсний эцэст бас нэг ганцаар амарсан манайха уучлаарай. Жох амралт хэрэгтэй байсан юм аа. За ингээд эпизод 17 маань бас маш чухал нэгэн зочныг та бүхэнтэй уулзуулах гэж байна. Өнөөдөр маш чухал сэдвээр ярилцах гэж байгаа. Тэгэхээр та бүхэн подкаста дуустал хамтдаа байгаарай гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээний ахлах мэрэгчлэн ахлах дислэгч даваа самбуудаа уулзуулах гэж байна. Ингээд манай өнөөдрийн подкастыг зорж хүрэлцэн ирсэн цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За ингээд өнөөдөр хэдүүлээ аль болох олон нэвтрүүлэг подкастуудаар ярилцдаггүй кейсүүдтэй яг бодит амьдралтай ойрхон сэдвүүдээр ярилцвал илүү их хүмүүстэйгээ одоо үзэгч сонсогчтойгоо хоёулаа холбогдож ярилцах юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр мэдээж та бас тодорхой хэмжээнд төр төлөөлж байгаа учраас би бол таныг бас тодорхой хэмжээнд бас албаны байх гэж ойлгож байна. Гэхдээ бас хоёулаа нэг үеийн залуучууд нэгэн нийгэмд бас хамтдаа өсөж төрсөн ийм залуучууд учраас бас хувь хүн талаасаа ч тэр ингээд чөлөөтэй нээлттэй ярилцаад явал хоёулаа үзэх сонсогчдоо хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх боломжтой болох болов гэж бодож байна. За ингээд юуны өмнө өөрийгөө танилцуулаач манай үзэгч сонсогчдод. За та бас намайг танилцуулчлаа. За би Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээс ахлах мэргэжилтнээр ажилладаг Цагдаагийн ахлах цэцлэг цолтоо ийм албаагч байна. Өнөөдөр бас нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа та бүхэнд бас баярлалаа. Бас нийгэмд бас тулгараад байгаа цагаан тахал гэж яриад байгаа энэ сэдвийн хүрээнд бас залуучуудаа мэдээлэл өгж та бүхэн хоёрын одоо үзэж байгаа сонсогч залуус бас нэгийг бодож хоёрыг тунгааж энэ зүйлийн хор уршихаас дацгалзаж чадвал бидний өнөөдрийн нэвтрүүлгийн гол зорилго хангагдах байхаа гэж би хувьдаа бас бодож байна. Өөртөө ч бас ингээд шууд уцаар би ч ингээл ягаад чинь цагдаа магдаа тэгэл ингээл хар тамхитай тэмцэх хэлсэн ийм цагдаа гээл нэг жоохон айцтай байгац. Би одоо яагаад чи нэг юм хоолой болоо цангирах гэдэг ер нь бол тэгдэг штэ нэг манайхан ч нэг юм цагдаа шүүх гээл ингээл яагаад нэг жоохон болгоомжлоод иддэг штэ тий. Ялангуяа хар тамхитай тэмцэх хэлсэн мэлцгээ нэг юм тэгээд ярьсан чи айгүй гоё нээлттэй ингээд нэг юм хизээ язаны таньдаг хүнтэйгээ ярьж байгаа ч юм шиг айгүй гоё уриалгын хүлээж аваад тэгээд бас манай ингээ подкастт оролцох болсон маш баярлалаа. Тэгээд бид хоёр сая нааша ирж байхдаа бас нэгэн үеийн залуучуудын хүүхэд насны амьдрал 90 оны нийгэм яриад ингээл гоё явж ялаа. Тэгэхээр манай үзэгчтэй бид нар бол өнөөдөр нэлийн гүнзгий сэдвүүдийг энэ чиглэлийн мэрэгчлэнээс яг одоо фронтын шугам дээр байгаа хүмүүсээс чөлөөтэй байдлаар авна шүү. Тэгэхээр та бүхэн ойрхон байгаарай. Ингээд хоёлаа шууд ажилдаа орцгоё. Юуны өмнө та яаж ямар замлаар яваад энэ хар тамхитай тэмцэх хэлсэн. Одоо энэ мессен дээр очсон байна. За би 2006 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хилцэд эргүүл тухайн үед салааны цагдаагаар томилогдож ажилласан. За ингээд Цагдаагийн байгууллагт бас ингээд дунд нь бас тодорхой шалтгааны улмаас бас гадагшаа явж. За яг одоо нийлэлтэй жигэл ярьж байгаа юм чинь тийм ээ юу нөх уу. Тэгж хүн болгонд одоо аав хүний хувьд зориг үр хөвгтэй бас нэг өөр орчинд байлгах гэдэг энэ бодол зорилгынхаа дагуу энэ амьдралынхаа бас эдийн засаг хөрөнгө оруулалт хийхээр гад хүний нутагт бас ажиллаж хөдөлмөрлсөн. Тэгээд 3 жил ажиллаад ингээд
Хаанвал дургийн цагдаагийн хилцээст дэг дахлагч цолтой одоо 2006 оныхаа цолыг бас зүүгээд ингээд томилогдож байсан. Тэгээд ер нь бол одоо яг хөө би дөнгөж цагдаагийн албанд орохдоо цол их чухал гэж бас бодож хардаг. Гэхдээ яг одоо өнөөдрийн байдлаар ингээд бодоход бол хаваа залуу байхад нөө зүүж явах энэ тухайн байгууллагад ажиллахад бол цол чухал л да. Гэхдээ хүн байх хүнийг одоо энэрхүй гэж бас яриад байгаа шүү дээ хүмүүс үлээд. Тэгэхээр энэ зүйл хамгийн чухал юм аа, үнэт зүйл юм аа гэдгийг л би бас олж харсан. Тэгээд ер нь бол ямар ч хүн бас надтай харилцахад би өөрөө энэ байгууллагад ажиллаж байгаа хүн гүүрэн байх хэрэгтэй. Тэр дундаа урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлцгээд нэршлээсээ хүртэл ойлгомжтой. Тэгэхээр би өөрөө хаалттай байгаадах юм бол мэдээж энэ сэдвэд хүн бол ойртохгүй шүү дээ. Тэгэхээр бас нээлттэй байх хэрэгтэй. Хүний үгийг сонсдог байх хэрэгтэй. Тэгээд бас ярьдаг байх хэрэгтэй л гэж байна. Хар тамхитай тэнцэх хэлцэг нэг кинон дээрээс ахуулаад чанга хүнд гаруу те ой гээл ингээл нэг юм те захирсан зандарсан загинсан те нэг тиймэрхүү характер хүмүүс төсөөлөх гээд байдаг штэ те тэгжиж л одоо тэнцдэг юм байлгүй дээ гэдэг шиг те тэгвэл энэ ялгаа нь одоо урьдчилан сэргийлэх алба гэж байна штэ хилтэс гэж явах алба гэж урьдчилан сэргийлэх нь урьдчилан сэргийлэх алба гэж байгаа тустай манайх бол урьдчилан сэргийлэх албандаа бол хариалгаж байгаас нэгж тэгэхдээ хар тамхитай тэмцэх албандаач хариалгадана урьдчилан сэргийлэх албандаач бас хариалгаддаг хилцс баг энэ болохоор одоо урьдчилан сэргийлэх гэж штэ те тэгэхээр юугаараа ялгаатай вэ одоо зарим нь бол очиж шууд баримтлаад байгаа штэ хэрэг илрүүлж гин баримтжилж гин те урьдчилан сэргийлэх болохоор ямар ялгаатай за ер нь дэлхийн улс орнууд одоо сүүлийн үеийн одоо хандлагаар бол одоо урьдчилан сэргийлэх ажил нэн тэргуунд нэгдүгээр байх ёстой. Заавал аль нэг улсад төрсэн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдож хохирчоод тэр хохирсон эрх ашгаа нөхөн төлөвлөх биш. Энэ гэмт хэрэгт холбогдож хохирохоос өмнө урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал юм а гэж үзэж байгаа. Тий. Мөрдөгч эрүүгийн мөрдөгчийн хувьд бол одоо хэрэг гарлаа араас нь хөөж илрүүлэх үйлдсэн гэдгийг олж тогтоох зорилготой ажиллаж байгаа тийм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажил маань энэ хүн одоо магадгүй хүний эрүүл мэндийн эсрэг халдшгүй байдлын 11 дугаар бүлэг заасан гэмт хэрэг байлаа гэхэд энэ хор уршиг та хүний бие махбодод хүрснээрээ эрүүл мэндээр бусдыг одоо эрүүл мэндээр хохирохоос гадна өөрөө та хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг эрт ойлгуулах нь чухал гэдэг. Ингэснээр хүн хор уршигыг мэдснээр бас тухайн үйлдэл хийхээс нь өмнө аварж байгаа л гэдэг. Урьдчилан сэргийлэх нь л ер нь хамгийн чухал та тий. Тий чухал гэж би асууж. Тий маш чухал. Тэгээд одоо энэ харт тамхи гээл баг ярихаар одоо энэ ялангуяа мэдээллийн хэрэгслэр тий ярихаар аваачаал барьж хорил шилгч гээл байдаг юм шиг нэг тийм бид нар чинь нэг юм энэ чиглэл энэ сэдвэр бол аль болох нээлттэй ярьж аль болох мэдээлэл өгж зөв ойлголтуудыг хүмүүст өгж ийж бид нар нийгмийг соён гэгэрүүлж урьдчилан сэргийлэх штэ тий. Тэнгүүд бид нар одоо яаж юм гэхээр ялангуяа подкастууд нэвтрүүлгүүд бид нар хамаагүй харт тамхи гэж яхаа бас айж байна. Яагаад тэгэхээр эн чинь бидний чи одоо тэгээд сурталчилсан гэдээ аваачаад хорчуул яах юм тий. Бидрийг аваачаад одоо энэ одоо өөрөө хэрэгэлдэг юм биш үү гэдээ аваачаад одоо янз янз болгоод байвал яах юм гэдэг шиг тий. Магадгүй сэтэл өгчихөө гэдэг тий. Дээрээс нь бас энэ чинь болгоомжтой ярихгүй бол чи бас сэтэл өгөх гэдэг нэг аюултай юм шүү дээ тий. Гэвчлэн та хоёр нэвтрүүлгийнхаа өмнө ярьж байсан хоёул аль талаас нь ярил зөв хүмүүст хүрэх юм болоо гэдэг тий. Тэгэхээр хоёул ерөнхийдөө үндсэн сэдвэрээ орё л да. Одоо энэ харт тамхи гэж яг юуг харт тамхи гэдэг байгаа гэдгийг хоёул нэг товчхон мэдээж энэ дотроо маш олон төрөл байгаа. Гэхдээ ингээд товчхон тайлбарлаад өгчвөл. За тэгээ. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт байц гэж тий хуулиндаа хэлж байгаа. За тэгэхээр 1961 оны мансууруулах юмын тухай конвенц 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенц заагдсан. Энэ конвенцийн жагсаалтад орсон ийм бодисуудыг л мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис гэж байгаа. За нөгөө талаараа эрүүл мэндийн шинжилгээ ухаанаараа мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг за хүнийг удирдах байгаа түн мэдрэлийн систем буюу уураг тарих хүчтэй дарангуул үүсгэж эм бодисын хамаарал болж байгаа үйл явцыг л мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис гэж ойлгож байна. Тэгэхээр одоо Монголд ялангуяа залуучууд бас нэг юм энэ сэдвээр хоёлаа заавалжгүй ярихгүй болохгүй. Ингээд нь штэ. За энэ
weed буюу одоо марихуанаг хоёлаа жишээ аваад ирчээ. За энийг бол жишээлбэл залуучууд эн чинь юу штэ олон улсад Америкт тэр мужуудад ч гэдэг юм уу гадны тэр орнуудад зөвшөөрсөн штэ. Эн чинь одоо зөвшөөрөгдсөн штэ гэдэг юм өмөөрөх хандлагатай хэрэглэх одоо тэр нэг өөртөө өгж байгаа тайлбар байна штэ. Хүн альва зүйлийг хэрэглэхдээ өөртөө заавал тайлбар өгч идэг. Тэрэн дээр хоёлаа ганц хоёр зүйлүүдийг хэлчихэ л да. Энэ марихуана буюу weed хар тамхины төрөл мөн үү? Бид нэр яагаад хэрэглэж болохгүй вэ? Мөн одоо та үс сууж штэ. За энэ болохоор мэдээж THC-ийн найрлагатай канабис гэдэг. Монгол улсад одоо 11 аймагт одоо өнөөдрийн байдлаар ургадаг ийм зэрлэг болсны хурмлаа. За байгалийн давагдшгүй хүчин зүйлд одоо бусад газар нутаг одоо өөрчлөгдөж ургах, сас шороо шуурган дамжигдаад өөр газар очиж ургах ийм боломжтой үрээ цэцдэг юм ургамал. Тэгэхээр энэ хүний одоо гараар аргаар устгахад төдийлөн бас боломж олцоо тутмаг байгаа тийм. Тэгээ хар тамхитай тэмцэх албаны алба хаагч нар өөрснөө одоо энэ төрлийг устгал арга хэмжээг бол зохион байгуулдаг. Энэ бол хаана хизээ гэдэг цаг хугацаанд бол мэдээж нууцын зэрэгтэй байдаг. Тэгэхээр за Америкийн нэгдсэн улсад бол одоо 51 мужтай 51 мужийн муж болгон өөр юм бас хууль зохицуулттай байгаа шүү дээ. Энийг бол одоо нийт бас мэдж байгаа бах. За тэгтэл манай улсын хүн ам хичнээн билээ. Ер нь альва энэ гэмт хэрэг бол согтууруулах, мансууруулах тухайн бодисыг хэрэглэснээр хор уршиг нь өндөр байдаг. Энийг хинч иргэн одоо ямар ч хүн хэлэх байна. Тэгэхээр хүний төв мэдрэлийн систем дарангуул үүсгээд тухайн үйлдэл хийх, ямар үйлдэл хийх хор уршиг мэдгүй учраас энэ төрлийн гэмтрийг үлдэж байгаа. За Америкийн нэгдсэн улсад 51 мужийн 49 нь бол хүлээн зөвшөөрсөн байна. Тодорхой одоо хяналтын хүргэлттэй олгодогч гэдэг юм уу тий төрөөс бодлого шийдвэр гарч байгаа. Тэгээ манай улсын хувьд бол одоо 1961-71 оны конвенцэд багтсан юм бодисыг л жагсаалтад орсон учраас мансууруулах нь сэтгцэд нөлөөт бодис гэж эрүүгийн хууль болно. За зөрчлийн тухай хуульд хэрэгэлсэн байх юм бол хариуцлага хүлээлгэж байгаа. Одоо өвс татчих юм бол одоо бид нар шууд ингээд залуучууд үзэж байгаа болохоор ярьдаг хэлээр л ярьж ойлаа тий. Хэр ямар ял шийтгэл авдаг юм. Манайхан сайн сонсож байгаа. Одоо хэдүүлээ мэдээлэл яг одоо ингээл би одоо Америкт байжгаад хэрэгжилж исэн. Энэ одоо тал дээр ургаж байгаа юм чинь би яадын гэдэг нэг тийм бодолтой нөхдөөс явж идэг. Тэгэхээр хэдүүлээ ямар ял шийтгэл авдаг юм байна гэдэг юмнуудаа сонсчээ. Хэрэгцээ өрөөнд. За Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар хэсэгт хоригдсан мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис тэдгээртэй адилдах зүйлийг худалдаалах зорилгогүйгээр тухайн бодисыг олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлсэн байх юм бол 1-5 жил хүртэл хугацаагаар 20 хал шийтгэл оногдуулдаг. За эсрэгээр худалдаалах зорилгоор гэдэг субъектив санаа яваад байна шүү дээ. Тэгэхээр хүндрүүлж авч үздэг. 2-8 жил хүртэл хугацаагаар 20 хал шийтгэл оногдуулж байгаа. За улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн байх юм бол 12 жил хүртэл хугацаагаар 20 хал шийтгэл. За зохион байгуулалтаа гэмт бүлэглэл энэ төрлийн бодисыг үйлдсэн байх юм бол 12-оос 20 жил бүх насаар нь 20 хал шийтгэл оногдуулна гэж хуулинд хуульчилж гисэн. За мөн зөрчлийн тухай хуулийн 5.1-3-т мансуурсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байгаа. Тэгэхээр тухайн бодисыг хэрэгэлсэн биедээ ямарваа нэгэн байдлаар авч яваагүй тохиолдолд та зөрчлийн хариуцлага хүлээж байгаа. За гэхдээ сүүлийн үед одоо нийслэлийн прокуророос мэдээж тухайн бодисыг хэрэгжилж байгаа юм чинь олж авчих тий гэдэг зүйлээ ангаараа бас хэргийг бас нээж шалгаж байгаа. Тэгэхээр ийм асуудалтай байна шүү манайхаа. Тэгэхээр одоо ялангуяа манай Монгол залуучууд гадны улс орнууд руу их аялдаг болсон. Юм сонирхож туршиж үздэг болсон те. Нөгөө л хэлээ те. Тийм болоод Монголд одоо энэ анх 2010 онд чинь Монгол улс чинь дамжин өнгөрөх байсан 14 оноос хойш хэрэглэгч улс болсон. За тэгээд одоо жил ирэх тусам сүүлийн 5 жилийн статистикаар одоо шүүхээр таслагдсан энэ хар тамхи хэрэглэгч одоо тэр зарсан, дамжуулсан гэдэг ингээд энэ ял шийтгэл авсан хүмүүсийн тогтмол нэмэгдээ явж байна. Ер нь жилийн 8% одоо хувиар нэмэгдээ явж байгаа. Хамгийн сүүлд 2025 онд жишээл 320 гаруй хүн ял шийтгэл авсан байгаад байна. 200 гаруй гэмт хэрэгт харьяалагдаж. Тэгээд энэ дотор бол нөгөө манайхны энэ яадгийн гэдэг юм чинь
танд залуучуудад ял өгөөд ингээд байна. Тэгэхээр энэ дээр би подкаст хэмжээ хоёлаа хоёр талынхаа дата мэдээллийг ярилцаад явъя. Кофений ширээний ард сууж байгаа найз нөхдөөчийг л явъя гэж ярьсан шүү дээ. Тий. Би энэ видеоны талаар бас нэг залуучуудаа нэг юм хэлчих. Энэ бол олон улсдаа энэ gateway drug гэж авдаг. Хамгийн одоо альва зүйлийг туршиж үзээд дараагийн зүйл рүү орох гэсэн үг л дээ. Тэгэхээр үсийг татаад тэгээд дараа нь өөр бус төрлийн хар тамхиг татах энэ бол бүр батлагдсан. Тэгэхээр бол манайхаа ер нь бол энэ гайгүй, энэ байгалийн гаралтай, энэ химийн гаралтай гэлтэхгүй ерөөсөө л энэ бол таныг бол дараагийн шатны асуудал руу аваачнаа. Тэгэхээр энийг бол болчих хэрэгтэй. Нэгт хоёрт зүгээр манайхан чинь тархинтай их хайртай. Монголчууд ч өөрсөндөө хайртай штэ. Өвс хартай бол одоо хүнийг маш удаашруулдаг. Залхуу, lazy гэдэг штэ тийм. Залхуу болгодог, амьдралын энэ бүтээмжийг бууруулдаг. Тэгээд өдөр тутмын life activity энэ энержитик байдлыг маш их удаашруулдаг. Тэгээ ер нь бол одоо дэлхийн лаг entrepreneur залуучууд бол чи өвс татж байгаа бол хизээч амжилтанд хүрэхгүй. Хүний хамгийн төгс хар тамхи, хамгийн төгс драг им одоо энэ им гэдэгт бол энэ эмийн сангууд дээр зарж байгаа юм шүү. Юу ч хэрэглээгүй юм байх. Ямар ч им уухгүйгээр ханиад дэмжлэх бол хамгийн сайн им гэдэг шиг. Тэгэхээр яг цэвэр оюун санаагаар одоо энэ орчин үеийн залуучууд ялангуяа одоо дасгал хөдөлгөөн, эрүүл зүй хоолт ч гэдэг юм уу те. Эрүүл зүй амьдралын хэв маягаараа өөрсдийнхөө дараагийн түвшинд авчдаг болцоо. Тийм учраас энэ дээр бас би өөрийнхөө бас ийм материалуудыг уншиж ирсэн, ийм үзэл бодолтой байдгийг гэж залуучуудаас сонирхолж байгаа юм тийм. За тэгээд хоёулаа цаашлаа. Хоёулаа одоо кейсүүдийг яриа. За тийм. Та бол олон жил бас мөрдөгчөөр ажиллаж ирсэн. За тэгээд энэ урьдчилан сэргийлэх байдлаар бас нөгөө хорих газруудад бас очиж сургалтууд орж исэн тий. Тэгэхээр хамгийн бас юм харамсалтай тохиолдлоор яаш итгэл авцсан хар тамхитай холбоотой яаш итгэл авцсан тим кейсүүдээс та нэг дурдвал энэчтэй нэр яасан гэдэг шиг тий. За харамсалтай тохиолдол болгоно л да бүгд л ер нь харамсалтай л да. Бас тийм Монгол улсын эдис болсон залуучууд тэр хор уршиг ойлгож ухаарч чадахгүйгаасаа болоод энэ зүйлийг хэрэглэгч магадгүй сонирхоод хэрэглэсэн тийм найз нөхдийн шахал дарамж гэдэг юм уу зүгээр нэг найз нөхдөө үерхэж нөхөрлж явж байгаа явцдаа сэтгэлийн хөөрлөөр болоод хэрэгжилж байгаа. Ингээд эцэст нь донтогч болоод хуулийн хариуцлага хүлээж байгаа. Тэгэхээр бүгд л миний хувьд бол бас хэцүү асуудал байгаад байна. Тодорхой эрхээ хязгаарлуулж юм. Тэр эрхээ хязгаарлуулж байгаа хугацаанд мэдээж амьдрал явдгаараа л явна тий. Энд байгаа 10 гэр ахуй амьдралыг хэн одоо удирдан чиглүүлж явах вэ? Нөгөө л залуучууд маань харамсалтай тэмдэг. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтөө хамтраад бас хорих ангиудаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудаар сургалтаар явж байсан. Олонний танил хүмүүсээс хөл одоо бас хүний нэр хэлээд яах вэ? Тэгтээ бас тодорхой бас олон танигдсан нэгэн дуучин. Гадаад улсад хорихол хэтэлж яагаад орж ирчихсэн. За тэгэл мэдээж сургалт хийхдээ би тэр улсуудаа хор уршигын талаар давтаадах шаардлага байхгүй. Тэр хүмүүст мэдж байгаа биеэрээ мэдэрч усуудахгүй тий ойлгочихж байгаа. Бараг надад багшлаа шүү дээ. Ийм юм байдаг юм аа. Би магадгүй тэр хэрглэж байгаа үдж байгаа тэр мансуурсан дараа авах мэдрэмжийг мэдэхгүй шүү дээ. Гэтэ тэр хүмүүс надад бол багшлах тэр талаар. Гэхдээ тэгээд тэр хүмүүстэй уулзч явж байхад би бодож байсан. Яах вэ? Ямар талаас нь бас сургалт хийх вэ? Тархинд нь ямар нэг зүйлийг мессежийг нэг зүйлийг ч гэсэн үлдээчих гэсэн ч утсан. Би ер нь хүнтэй аль ч хүнтэй хүндэтгэлтэй л байх хэрэгтэй. За ингээд намайг бол театр хэлсэн шнэ хар тамхитай тэмцэх албанд ажилладаг. Бие барих юм айцтай чихүүцтэй гэж ирсэн. Тэгээ энэ өрчсөн сэргийлэх одоо ажлыг хийж байгаа хэрэгжүүлж байгаа алба бол албаны албаагч бол жоохон илүү л да нэг иргэнтэйгээ ойрхон байж чадах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд би 20 ангаар ороод хаалгаар ороод явж байгаа. Эсвэл таны хэлдэг нурууны хүүтөө одоо шахрахч гэдэг юм уу иймэрхүү байдлаар тааж тийм ч олон хүмүүс хэрхээ хязгаарлуулж байгаа. Тэгээ хүмүүстэй тэр хоригжсэн хоригдталтай уулзаад би гар бариад мөрөн дээр нь ингээд тэврээд авсан. Айгу итвэхтэй манай сургалтанд суусан.
Тэгээ би тухайн тэр хүний яг гэж мэдээгүй. Тэгээд тэр хүн надад баярлаа. Би таныг одоо юу гэдгийг цагдаагийн албаагч болохоор бас ингэж ийм сургалт явуулсан гэж бодоогүй. Гэтэл та намайг хүн гэж байдлаар хандлаа. Энэ зүйл чи ямар гоё юм бэ гэж хэлж байгаа юм. Тэгээд би чи бас урамшин шүү дээ. Хүн лимч мессеж өгч. Тэгээд тэр хүн болохоор яг хөтэ гадаад улсад бас ингээд тухайн үед олныг танилцуулсан, олонд хүртсэн, уран бүтээл нь хүртсэн, нэр алдарт олдсон. Тэгээд залуу насндаа нэр алдарт олцохоор тэр даа байх асуудал байх. Нэр алдар мөнгө хоёрыг даагддаг ч юм бас. Хүний бас нэг эвддэг зүйл гэж ярьдаг шүү. Тэгээд ир байдлаасаа болоод нөгөө мансруулах бодисыг бас усын хэлээр нэвтрүүлж байгаад ингээд бүр нэвтрүүлж оруулж ирж байгаа даа. Баригдсан ийм асуудал хариуцлага хүлээжсэн. Тэгээд төрт ёстой буцаад одоо улстай ирнэ гэдэг бол бас сайхан юм да тий. Улстай орон гэртээ байна гэдэг бол гэтэл Монгол улстай ирээд бас нэг сэтгэл сайхан байна л гэж байгаа юм. Хэдий эрхээ хязгаарлуулаад тэнд хүмүүжиж байгаа ч гэсэн. Таны яриан дээрээс нэг асуулт гараад ирлээ. За миний сүүлд уншижсэн судалгаагаар олон улсад харт тамхитай холбоотойгоор хоригдож байгаа 40 гаруй хүн 47 тий хүн байгаа гэж. Тэгээ энэ хүмүүсийг ямар тохиролцоогоор яаж Монголд авчирдаг юм? Олон улсын гэрээ конвенц. Мөн одоо тэр нь мэдээж тухайн гэрээ одоо орсон нэгдэн орсон тий. За мөн одоо ялтан солилцох журам байгаа байхгүй. Тухайн улсын одоо нэг иргэнийг Хятад улсын нэг иргэн байлаа, Хятад улсын нэг иргэнийг Монгол улсад ял идэлж яхад Хятад улс мэдээж нөгөө иргэнээ хамгаалах энэ хүний Хятад улстай биеэр ядлыг идэлүүлэх өөрөө одоо өсөлт гаргасан тохиолдол шүү дээ. Тэгтэл манай улс дагаад бас тэнд байсан нэг иргэнийг шилжүүлэн авчих ч гэдэг юм уу. Ийм байдлаар шийддэг. Тэгээд энэ дээр бас нэг юм анхааруулмаар байт юм аа. Одоо манайхан нөгөө айгүйх аяллаар явдаг болчихлоо шүү дээ. Ялангуяа энэ Азийн орнуудаар тий нээлттэй болчихлоо шүү дээ. Ер нь л амар тий үйлдэл Монголд байдаг хүн байхаа үлдчихлээ шүү дээ. Утаараараа явчихсан болсон ба шүү дээ. Тий нөхдүүд ч очиод ялангуяа Тайландд тий Тайландд очиод тэр чинь нөгөө юунд зөвшөөрсөн төрлүүд байгаа байхгүй. Тэгээд тэрийг манайхан буруу ойлгож хэрэглээд байна бас. Нөгөө хэр хүчтэйг нь мэдэхгүй хэрэглээ тэр халуунд одоо нөгөө цус харуулт өгөх. Тэр амар халуун байж тэр мэдэхгүй штэ. Баг энгийн тамхишгээ бодчихдаг ч юм гэдэг юм уу те. Тэр чинь янз янзын хүчтэй төрлүүд байгаа. Тэр эрүүл мэндэд амар аюултай. Амь наснд аюултай. Ялангуяа тэр хүнд төрлүүд нь. За энэ нэг дээрс хоёрт буруу ойлгоод одоо тэр чинь нэг зөвшөөрөгдсөн газруудтаа л болдог юм байна л та. Тэгсэн манайхад ч нөгөө зөвшөөрсөн гисэн штэ гэдэг бүр ойлголтын хувьд буруугаад штэ. Хаа хамаагүй яаж байгаад тэгээд тэр чинь шууд хоригдож байгаа байхгүй юу. Энд чи зөвшөөрсөн гээ үздэй энэ ус чинь. Үгүй ээ чи энэ юунд зөвшөөрсөн ч гэдэг юм уу те. Зарим орнуудад бас зөвшөөрсөн гэж бодоод гудамжнаас хүнээс аваад яадаг ч юм уу. Иймэрхүү эрсдэлтэй үйлдэлүүд хийгээд тухайн орныхоо хууль тогтоомжийг судлаагүйгээс болоод маш их одоо тэр нөгөө баримтлагтай хоригдох, торгуулах ийм асуудлуудаас үүсэт. Тэгэхээр энэ дээр аялж явж байгаа хүмүүст тий. Тэгээ нэг юм нэг сонирхоод үзчих гээд байдаг тэр сэтэл дээр нь хоёлаа нэг мессеж өгч л дээ. Энэ төрлийн гэмт хэрэгт энэ хүүсийн хувьд авч үзвэл залуучууд л түгээмэл байгаа шүү дээ 90 гаруй. Тэгэхээр нөгөө ирчүүд том болдгоо гэж яриаддаг тий хүмүүс. Сонирч зан ихтэй дандаа л одоо тэдний аав хүн болцсон нас үеийн төрцөж гисэн яг хүүхдтэй гайдхан хүүхдчиг болоод ингээл тоглолдог юм аа. Энэ бас нөгөө зам байдал нь бас нөлөөлж магадгүй. Сэтэл тэгээд гадаад улсад явахдаа манай иргэд нөгөө хин нэгний ачаа тийшийг авч явах сүүлийн үед та бас сошиалар харж байгаа. Цаасан шингээсэн бодис байла энийг одоо илрүүллээ гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ үйлдэлийн арга харагдах нөгөө тухайн мансруулах бодисыг Америк кинон дээр бид нар үздэг ус хүүхэд Америкийн одоо соёл манад орж ирж байсан. Америк кинон дээр нундаг цагаан зүйлийг хараад нэг хоёр талынх нэг мафийн ч юм уу тий бэлэн мөнгө барайл тэгэл ирдэг шүү дээ. Энэ асуудал ч бол өөр болсон. Цаасан шингээж байна. Мөн одоо харагдах байдлаараа хомоош юу шиг хомоош шиг за одоо витамин чихэр шиг гаа шиг янз бүр өөрс. Тэгэхээр та мэдхгүй зүйлээр битгийл болж игэл би сонирхооч л гэж. Та үйлдэл хийж байгаа чинь л та эрсдэл төрж мэдхгүй зүйл. Юу ч байх юм гэсэн. Тэгэхээр хин нэгний мөнгө амсан ачаа тийшээ битгий бас авч яваач. Одоо шуудан хэлгэмжийн үйлчлэг бол дотоод эхэлсэн шүү дээ. Аль ч улс руу бас явуулахад бол тодорхой хугацааны дараа богино хугацаанд очдог болсон.
байх. Тэгэхээр энэ зүйлийг сонгохгүй танд яагаад заавал өгж явуулах гэдэг. Гэдгийг бас бодороо л гэж хэлэх гэдэг. Тий. Манайхаа одоо нэг цаашдаа маш чухал сэдвээр ярьчлаа. Манайхаа инкстон л шүү. Хэдүүлээ онгоцны буудал модал дээр байхдаа ер нь жоохон санаатай байцгаая. Манайхаж амар гинэн шүү дээ ер нь монголчууд чи. Тий бас тусархуу ард юм тий. Нэгэндээ зовлон ярьчвал тэгээд би бол одоо ингэждэг зөндөө болоод байдаг гэсэн аялаар явж байхдаа ингээд цүнхээ тавьчаад за онгоцны буудал дээр миний цүнхийг хин л аваа явчих гэж бодоод миний цүнхийг авч явахгүй гэдэг талаасаа бодож байгаа байхгүй. 0 орчоод ч юм уу тэр кофе мофе эргүүлж байгаа цүнхээ өөрөө тэглээр гарч ирсэн байхгүй амар тэнэг. Тэр хооронд ч юм хийгээд яачдаг гэж. Тийм шүү дээ. Асуудал тэгээд гараар буцаагаад мэддэхгүй авчдаг гэж. Тэр цүнхнээсээ ерөөсө холдож болохгүй мэл шүү. Тэрийг ч аягүй сайн ойлгох. Нэгт хоёрт бид нөгөө ачаа тэшийг бол аль болох авч явахгүй. Одоо манайхан ч бас нэг жоохон ойлголт болсон. За хүний энийг аваачаад өгч мөч гэдэг юмыг авч явахгүй. Гэтэ бичиг өрөмтөг аваа явчихдаг байхгүй. За энэ бичиг өрөмт юм чи нэг ингэж үзээ. За дотор нь юм байхгүй гайгүй байлгүй гэд. Тэгсэн чи одоо тэр нөгөө бичиг цаасанд чи яачдаг шингээд болсон юм те. Тий шингээгээд аваа явчихна. Одоо бас нэршлийн нөө хийж болохгүй байгаа даа шүү дээ. Бас өөрчлөсөн сэргийл. Хүн бежиж одоо сэтлэгч. Ижил жиг урдсан сэргийлж байгаа байхгүй. Бичиг өрөмтөж манайх авч явж болохгүй юм биш үү? Яагаад заавал одоо тэр шууд илгэвж үүсгээ одоо нэвтэрчээд байхад яагаад танаар заавал явуулах гэдэг. Тэгэл таас. Ядаж нөгөө түрүүн хэлсэндээ хүн болгон өөртөө хайртай шүү дээ. Өөрийгөө эрсдлээс хамгаалаач л. Тэ? Бид нар ч одоо мэдгүй болохоор бичиг өрөмтөг бол аваа явчихдаг шүү. Би ч бичиг өрөмтөд авч явж ирсэн юм шүү дээ. Бас мангар юм шиг. Тэ. Манайхаа бичиг өрөмтөд байдгаа хүүхдийг нь тэрэл. Тийм шүү дээ. Өрөмтөд одоо манай хүүхдийг аваачаад яцх гэнгүүт заа гэд хүүхдийг наваад Монгол болгочдөг хүмүүс шүү дээ. Тэгээ бас нөгөө талаас яг үзэж байгаа хүмүүс бас нөгөө талаар үнхийн амьдралд янз бүр л байгаа шүү дээ. Ирэнтэйгээр хүн юу ч туулж яваа хинч мэддэггүй. Цаана үнэхээр одоо яг бас яаралтай бичиг өрөмт хэрэг болохыг бас үгүйсэхгүй шүү дээ. Хэрвээ ийм тохиолдол байвал та болохгүй яадаг юм. Мэргэжлийн байгууллагт нэрээд үзүүлчээч тий. Үзүүлээ би нэг авч явж болох уу? Тий. Хамаалал бид нар үзээд болно гэж итгэхэд бас та өөрийгөө л бас шалгуулсан шүү дээ. Найдвартай байхгүй. Магадгүй бид бол төгшөөхгүй. Одоо бидний үндсэн ажил биш шүү дээ. Та энийг яахаараа бид нэр шалгуулад явдаг гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Нэг иргэн ч гэсэн энэ магадгүй буруу зүйл аваа авчих гэмтэрт холбогдчихгүй гэдэг байдлаар л хандж байгаа юм чи. Хүлээж аваа. За ер нь бол хэдүүлээ болгоомжлох тал дээр бол тэрэн дээр анхаарах хэрэгтэй байна те. За одоо нэг юм сонио асуулт байдэ. Танаа хилцрүү энэ ч урьдчилан сэргийлэх хилцсэн шүү дээ. За. Хин нэгэн одоо харт амх хэрэгэлдэг хүн өөрөө залгаад би харт амх хэрэгэлд юм аа. Би идэгмээр байна. Энд чинь өвчин шүү дээ. Донтол гэдэг талаас нь харж байгаа бол энэ чинь өвчтөн хүн. Хөө тий улс орн мод янз бүр хүлээж авч шүү дээ. Тэрээ дондогч талаас нь харах юм бол өвчтөн болчихж байгаа ч өвчин тий. Тэгээд тийм тохиолдол гарч ирснэг яг шударгаар танах руу залгаад би хэрэгэлд юм аа. Би идэгэрмээр байна. Намайг эмнэлэгт аваачаач гэсэн тохиолдол гарч ирсэн. За би нэг охины кейсийг талаар ярья. За тэр охин болохоор ээж автайгаа амьдардаг айлынхаа зөвхөн л дөө. За ингээд манад шалгагдаад явж байсан нэг үеийнхэн залуутай хайр сэтгэлийн холбоотой насан турш зүүн ч одоос боломжтой шүү дээ. За ингээд ирэхээ явж байсан. Тэгтэл нөгөө хамт байгаа хүний чи одоо багтаа хүний чинь мэдхгүй шүү дээ. Тодорхой хугацааны дараа гэр бүлийн гишүүд хүртэл нэг эхний 5 жил дотор зөрчилдөөн байгаад идэг шүү дээ. Тэр шиг тодорхой хугацааны дараа нөгөө залуу нь өөрийгөө харт амх хэрэгэлдэг мэдчихсэн. Нөгөө бүсгүй мэдээд авчиж. Ариун цэврээр ороо гарч болохоор хаалган дотоод уртал мас урчсан. За ингээд охиныг цагдаад барьж өгч гинөө гэдэг нь шахалтанд оруулж эхэлж байгаа. Илсүүлэх гэдэг шүү дээ өөртөө. Тухайн охин айлын ганц өхөөчөөс боломжтой бас тий. Санхүүгийн хувьд арай боломжтой. Тэгээд охиныг хэрэглэхийг шаардсан охин эхэндээ үгүй гэсэн. Би юм хэрэглэхгүй гэдэг. Эцэст нь охиныг ямар нэг аргаар хэрэглүүлэх шалтгаан болгоод хэрэглүүлсэн. Ингээд охин 3 сарын дараа гараад тайруулж байгаа. Яа. Цусны бүгнэр, судасны бүгнэр л үүсэх. Сүүлийн үед залуучууд яг энэ зүйлийг хэрэглэж гар хуруугаа идрэхтэй тайруулж байгаа тохиолдол их байна. За ингээд манайд сэтгэл зүйч нартай уулзсан. За хариалахаас эмнэлгийн байгууллага хүмүүстэй уулзаж хэвтэ эмчлүүлсэн. Тэгээд тэр охин их бас хэрсэн охин. Өөрөөс бас бүх юм шалтгаалдаг юм байна гэж би харсан. Тэрийг даван туулж чадчих шин. Бодогдоод ирэхэд нь нэг шүлэг бичдэг ч юм уу тий. Өөр зүйл сатааруулаад өөр тэрийг орлуулах зүйлээр эмчилж эхэлж байгаа байхгүй.
сул чөлөөтэй байгаад ирэхэд нөгөө нэг болж исэн буруу бодлууд нь эргэлдээд идэг. Өөрийгөө завгүй байлгаж байна. За үндсэндээ одоо бараг 2 жил болж байна. Ээж надтай саяхан бас би нэг сургалтыг явж ирсэн чинь тэр мэдээлэл нөө сошиал тавигдсан чинь ээж намайг санаад ярьж байгаа байхгүй. За миний дэ их баярлдаг шүү. Гэхдээ миний л ажил шүү дээ. Би янтад баярлаад ах байх тий. Тэгээ холбоод явж ирсэн. Тэгтээ нөх хүн гэдэг байдлаар хүндэлж авч ирсэн чинь баярлдаг юм аа гэдэг. Тэгээ одоо ямар ч хэрэглээгүй явж байна. Тэгэхээр бас гарах боломжтой. Зарим хүмүүс одоо боломжгүй гэж яриад байдаг. Энэ боломжтой. Юу зөндөө хүмүүс гараад итгэл найдвараа битгий галаа мөхөөгөрөө гэж хэлэх гэж байна. Тийм үстэй. Одоо энэ олонний танил хүмүүсээс одоо Eminem жишээлбэл юу лээ 17 дахь жилдээ sober 2007 оноос хойш юу хар тамхи хэрэглээ үдчихв юм бэ. Тэ 19 жил тэмдэглэж байгаа байхгүй. Би ингээд overdose болох гэжснээс хойш 19 жил яагүй хар тамхи хэрэгсэн. Тэгээ олон танил хүмүүс тэмдэглэдэж штэ. Тэгээ 10 жил болчлаа. Оо яг үнэ. Өөртөө нөгөө нэг амлалт өгöd авах гэж чинь хэлж байгаа болгон чинь тий. Тэр чинь өдөр тоолоо зарлж байна гэдэг чинь. Тий, тэр чинь тоглоом биш штэ. Маш хүнд, маш хэцүү тий. Тэгээ одоо ер нь ингээд ялангуяа танаа алба уг нь логикоор ингээд харах юм бол баг хамгийн түрүүнд тусалчмаар байгаа байхгүй юу? Туслах одоо тэр домдөгчд туслах хэвээр алба шиг харагдаад байгаа байхгүй юу? А гэхдээ нөгөө талаасаа хин нэг одоо би хэрэгэлдгээ гэдэг танаа албаа залгалаа гэх тэр хүнийг шалгаад хориод хэрэг үүсгээд ингээ явчих боломжтой. Боломжгүй. За Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн тайлбар хэсэг дээр байна. Тэгэхээр та бүгд маань магадгүй энэ одоо энэ нэвтрүүлэлтээр хутлаа яриад байна гэж бас бодож иж магадгүй шүү дээ. Гэтэ би өөрөө хууль төрийн байгууллага хэлж байгаа хүн бол өөрөө бас худал ярих орой болохгүй асуудал байна. Би энэ олон залуучуудыг энэ гэрэл гээгээтэй зам руу хөтлөж явахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За тэгтэл бусад улс орнууд бол энэ өрчлсөн сэргийлэх нь одоо юм чиглэл нь бол одоо бас төрийн бус байгууллагууд нь явдаг янз бүр л байдаг. Гэтэ манай улс одоо тодорхой төвшөнд хөгжиж байгаа. Энэ ажил бас олон хүнд хүрж байгаа. За хуулийн 27-гийн тайлбар хэсэгт хоригдсан мансууруулах юм сэтгцэд төлөөт бас тэдгээртэй адилдах за мөн одоо түүхийн идэх ч гэдэг юм тийм эд мөрийн баримтыг хэрэг бүртгэлд мөрдөн шалгах ажиллагаа гомдол мэдээлэл хүлээн авах цагдаагийн байгууллага шалгаж байгаа тийм прокурорын хяналтанд очиж байгаа. Энээс өмнө та өөрөө сайн дураараа очсон тухайн эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тохиолдолд сайн дураараа гэдэг үг гол нь. Очсон тохиолдолд та эрүүгийн хариуцлагаас таныг чөлөөлнө гэд хуулийн дээр заасан байна. Тэгэхээр энэ хуулийг иргэд бас яг хичнээн хүн мэдж байгаа бол тийм мэдэхгүй л юм байна. Тийм. Тэгэхээр энэ хуулийг одоо мэдсэн хүн бол манай одоо 11 16 гэдэг тусгай дугаараар ажиллаж байгаа. За энэ утас руу бас мэдээллийн урсгал бас сайжрах. Бид хувийн бас хувийн эмзэг мэдээллийг тийм хувь хүнтэй холбоотой мэдээллийг бол нууцлнаа. Энэ албаа хаагч нар одоо сууж байгаа албаа хаагч нараас манай дотоод хяналтаас баталгаа авдаг. Хүний эмзэг мэдээлэл болж өгвөл хэн нэгэнд ямарваа нэгэн байдлаар задруулахгүй. Та бүгд маань итгэлтэй хандаараа бид бас цаашаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, аддиктологийн төв рүү холбон зуучлах эдгэх тийм энэ арга зам руу хамттай. Та өөрөө л хамгийн гол нь хүсэж энэ үйлдэлийг л хэвээр байдаг. Манайхаа тэгэхээр далд байгаа юм бид нар мэдэхгүй шүү дээ. Буруу ойлгоод бид нар чинь нөгөө арт тамхитай танилцах гэхээр шууд машиныхын цогыг хаг зохиол толгой дээр нь гიშгэж байгаа буу тулгаж байгаа баримжилдаг кино шигээр тий ганц нэгээс бичлэгүүд үзчихсэн шүү дээ бид нар шууд ингээл яажсэн тий одоо тэгжил баримжлах ёстой байдаг л байх л та тэгэхдээ яг нэг юм жоохон aggressive харагдаад өгөхгүй ингээд сошиалгаар мэдээлэлүүд ингээд харж байгаа. Яг юм дээр бодит амьдрал дээр бол одоо нэг нөгөө хэлэхэд бол манай подкаст юм аах ч юм бас янз янзын олон улсын сэдвүүдээр энэ хипхоп хөгжимч гэдэг юм залуучуудын ярьдаг сэдвүүдээр их ярьдаг учраас үзэж байгаа. Хэрэглэгч ч хүн үзэж байгаа. Би бол баттаа мэдэж байна. Тэгэхээр зүгээр гарыгээ ботцсон байвал бро хамгийн дөрөнд хандах газруудын чинь нэг энд юм байх шүү. Тэгээд дараагийн одоо те эдгэрэлтийн тэр байгууллагууд сэмүүдээс ахуулаад маш олон тийм байгууллагууд байдаг бах. Одоо энэ сайн дурын байгууллагууд гэдэг юм уу энэ хувийн хвшлүүдс байдгүй. Тий, төрийн бус байгууллагууд одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрууд байна л да. За тэгээд эмчилгээд хамруулаад бас хэвтэн эмчилүүлж байгаа, сайжирж байгаа залуучууд бол байна. Тэгэхээр та өөрөө тухайн байгууллагуудаа бас
Магадгүй манайхаа дамжуулж чадахгүй бол бас ингээд нээлттэй байгаа шүү дээ. Эмчилгээ, үйлчилгээд хамруулж байгаа. Манай одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байгаа гавьяаныхаа амралтанд гарсан эмчнэр урдаа барьдаг бас толгойн эмчнэр бас хувийн эмнэлгүүд нээсэн. Энэ сэтгцэн археологийн талаараа бас эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа ажилтан албаагч нар бол байдаг юм бэл. Одоо Монголд бол харц амхийг бол 18-аас 35 насныхан 91% та хэрэглээд байна гэсэн судалгаа байна лээ. Тэгээд за доошогоо бас 14-өөс 18 насныхан бас сонирхож хэрэглээд байх шиг байна. 13-аас 35 хүртэл насны залуучууд нь 92% л да. Тэр энэ одоо эцэг эхчүүд энэ өсвөр насны хүүхэд нь харт амхи хэрэглээд байгааг яаж мэдэх үү? Тэгээ энэ бол нэлээ түгээмэл сэдв болчлоо шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо манай үеийнхэн аав ээжнэр яаж одоо энэ хүүхдүүдийг энэ аргууд байдгүй одоо нэг зан үйл гэдэг шүү дээ тий. Үйл хөдлөөрнч гэдэг юм уу? Нөө шинж байдал мэдээж таних аргууд байна л да. Хоёулаа нэг хэтийг нэрлэлжээ л да. Тэгээ. За мэдээж арх согтруулахундаа хэрэгэлсэн хүнийг бол одоо хүмүүс хараад мэдэх боломжтой шүү дээ. Бүгд л мэдж байгаа. Хүүхэд хүртэл одоо зааж өгөөг мөртлөл тэр үйлдэлийг хараад энэ арх утас ах байна. Ихч байна гэдэг юм уу? Ийм байдлаар хилчиж байгаа шүү дээ тий. За мансууруулга төрлийн бодисыг хэрэглэснээр нүдний хамгийн дөрүүлж хүүхэн хараа. Нөгөө тархинд нөгөө асуудалч очиж байгаа шүү дээ. Допамин гэдэг. Хүчээр одоо тухайн допаминыг ялгаруулах эхэлж байгаа. За тэгэхээр мэдээж царай төрхөнд өөрчлөлт өгнө. Нүдний хүүхэн хараа өргөсөх, нарийсэх, шинж байдал давмгаал, нүдний салс тунгалаг бүрхүүл, улаах. За нуруу, хүзүү, нүүр хэсгээр одоо эдээтэй өрөвсөл гарах. Тухайн бодисыг хэрэглэж байгаа учраас тийм сорж ямар нэгэн байдлаар нүдэнд харагдах байдлаар бол тийм харагдах байдлаар. За тэгээд мэдээж зан сэтгцийн хувьд хөөрлийн байдалтай болно. Эсвэл одоо бас тайван хүлээцтэй. За зан байдлууд маш их өөрчлөлт орно. Хэрцгий, догшин. За тэгээд мөнгө санхүүгийн хувьд дутагдчих эхэлнэ ш. Тухайн бодисоо худалдаж авах байдлаасаа болоод мөнгийг бол бас нөгөө үрлэгэн байдлаар хандах гэдэг юм уу те. Эцэгчүүд хүүхдтэй мөнгө өгдөг бол тухайн мөнгийг маш хурдан байхгүй болоод байвал юунд анхаарч идэх хааж хэрэгтэй. За тэгээд харилцан яриа ажиглалт хийхэд бол жавжнаас бас ингээд ус суухгүйгээр олон цагаар юм ярихаар ч юм хоёр жавжны нэгээр цагаан хөөс сахараад ирдэг тийм тэрүүнтэй адилхан. Ариг сотруулгундаа уусан хүртэл хилээ гаргахаар хилэн цагаарцсан байдаг тийм өнгөт тоцсон. Тэрүүнтэй адилхан энэ шинж тэмдгүүд илэрдэг. Сайн байцгаана уу? Хоол зүйч сэтгүүлч цацралаад ажлын онцлогоос шалтгаалan олон цагаар сууж ажилладаг. Тэгээ үүнээсээ болоод нурууны суулт өгөх, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний дутагдлалд орох гэд олон сөрөг талууд гардаг. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэх боломжтой ухаалаг ширээ за бас гүйлтийн замыг танилцуулж байна. Ихүйгдэх боломжтой энэхүү гүйлтийн зам нь 6 давхар бүршний хамааттай учраас доотлынхаа офис болоод айлд чимээ өгнө гэж санаа зовхгүй хэрэглэх боломжтой. Бидний биеийн илүүдэл жинг хамгийн хурдтай хасч богинохон хугацаанд их калори шатаадаг төхөөрөмж бол спиннингийн дугуй байдаг. Би өөрөө спиннинг багш хийж исэн учраас олон шавнарынхаа бодиттой үнэхээр гоё үр дүнгуудыг яг дугуун дээрээс харж исэн. Та бүхэн минь гэртээ болоод оффистоо спиннинг дугуйг ашиглаад өөрийн хүссэн галбараа бүтээгээрэй. Өөрийнхөө нурууны өндөрт тохируулан ашиглах боломжтой энэхүү ухаалаг ширээг та босоогоор ажиллаа хийж явахдаа ашиглах боломжтой. UBX Electronics. За ингээд эрхэм мөндөд үзэх сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 17 үргэлжилж байна. Манай подкаст бол нийгмийн сэтгэл зүйн суурьтай подкаст гэдгийг манай байнгын үзэгчид бол мэдж байгаа. Тэгээ бид нар бол entertainment подкаст биш учраас нэг их тийм үзэлтийн тоон дээр бол учиргүй ач холбогдол өгöd байдаг юм аа. Хамгийн гол нь хэрэгтэй мэдлэг, мэдээллүүд, датануудыг мэргэжлийн хүмүүстэй та бүхнийг уулзуулад энэ чаналда үлдээч. Ирээдүйд хэрэгтэй хүмүүс нь олоо сонсоод нэг ч гэсэн хүнд нэмэр болох юм бол бидний зорилго биелж гин гэсэн үг. Өнөөдрийн подкастыг маань одоо ивент гэж подкаст маань бас мэдээж тодорхой хэмжээнд баг ажиллаж байгаа зардалтай явдаг. Тэгээ манай подкастыг ялангуяа нийгмийн соён гэгэрүүлж байгаа энэ ажилд бас дэмжлэг үзүүлж спонсор байгууллагаар оролцож байгаа. Motive брендийг хамт олондоо маш баярлалаа. Энэхүү брендийг би нэг товчхон танилцуулж 30 секунд ч марахаа. Энэ юу нэг айгүй хэрэгтэй юм байлээ. Тэгээд энэ Moto гэдэг энэ болохоор Солонгосын маш алдартай ийм бүтээгдэхүүн байгаа. Хамгийн гол нь клиникийн одоо судалгаагаар, шинжилгээгээр хүний бие
арьс хууханд ямар ч асуудалгүй хорт нөлөө байхгүй гэдгийг ингээ батлаад гаргаад ирсэн ийм Moto Premium ийм брэнд байгаа. За энэ болохоор hair pack буюу одоо үсний ийм бүтээгдэхүүн байгаа. Энэхүү бүтээгдэхүүний талаар би бас мэдээллийг та бүхэндээ подкастынхаа төгсгөд өгөх болно. За ингээд Moto брендийн одоо бүтээгдэхүүнүүд бол за одоо энэ Moto брендийн одоо шампунь байгаа. Энэ шампунь бүх төрлийн үсэнд бол одоо ашиглах боломжтой. Жишээлбэл хуурай үстэй ч гэдэг юм уу те эсвэл маш хит чийгшилтэй энэ төр гэдэг штэ. За миний хувьд бол жоохон хуах эмзэгших гээд байдаг. Тэгээ энэ шампунаар угаад ер нь бол одоо жоохон яргах гэдэг гэх юм уу. Тэр асуудал маань шийдэгдсэн шүү нэрээ манайхаа. Тий. За тэгээ Moto брендийнхаа хамт олон маш баярлалаа. Та бүхэн доорх линкээр захиалах боломжтой байгаа. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ хар тамхитай тэмцэх албаны хахлах тэслэгч Даваа Самбатайгаа уулзуулж бас мэдлэг мэдээлэлээр та бүхэндээ бас аль болох хамгийн сүүлийн үеийн датануудыг апдейт хийгээд явчаа. Би ч тэ өөрөө бас энэ үнэтэй уулзахын тулд тодорхой хэмжээнд судалгааны материалууд уншсан. Тэгээ хоёр талаасаа бас мэдээллүүдээ солилцоод ингээ явчих гэж бодлоо. За тэгэд одоо хоёулаа жоохон гүн рүү яваад орчихжээ те. Ер нь бол оршил байдлаар мэдээллүүд тоонууд бас өөрхөө өгчлөө те. Тэгээ яг одоо ингээд бодит кейс дээр за сүүлд одоо ингээл нийгмээр нэрийн дуртад яг хав сошиалор бол нэлээ авлаа. Бас тодорхой хэмжээнд бас ялаа идлээд ингээд гараад ирсэн хүнийг шүмжлэх те тэр хүнийг одоо энэ өмнөх хэрэгээр нь яллах ийм асуудлууд гарч нийгэм хоёр тал болоод хуваалцж байна л да. Тэгэхээр би бас танаас хувь хүний байдлаас чинь ингээ асуулт асууя л да. Тэгэхээр өнөөдөр хар тамхины хэрэглээтэй за тодорхой хэмжээнд ялаа идээд яш итгэлээ идлээд ингээд гараад ирсэн засан хүмүүжсэн гэж үзээд тэр хүнийг бол сулж байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг ингэж дахин яллах, өмнөх хэрэгээр нь яллах нь хэр зөв юм бэ? Энэ талаар та юу гэж бодож байна? За таны яг хэлээд байгаа зүйлийг би бас ойлгочлаа л да. За тэгэхээр ер нь бол одоо хуулинд бол одоо давхар одоо шийтгэл анхдуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр хүн ингээд одоо нэг алдахаар нөгөө альва юм зүйл төр тий. Тэрийг өмнө нь сөхөж барих энэ асуудал бол байнга л явдаг. Нөгөө нэр хугарахаар яс хугар гэж яриад байдаг монголчуудын эртний үг. Тэгэхээр магадгүй миний хувьд бол тэр хүнийг бас зөв байдлаар нь одоо нийгэмд бас соёнгийн гэрэл чиглэлд нь одоо бас түлхүү оруулах биеэр мэдэрсэн тэр хүн бол тэр зүйлийг хэрэглээд дими амьдралд ямар ч хэрэггүй нөгөө хогийн урам гэж яриад байгаа тийм юм байна гэж бодоод шүү дээ. Гэтэл энэ хүнийг бас ингэж нийгэм даяараа бүүлэдэж энэ асуудал нь бол буруу л та. Ёс суртахуун талаас нь ярил бас нөгөө талаараа энэ хүн бол бас буруу үйлдэл хийсэн ухамсарлаад явж байгаа. Нийгэмд бас сайхан гэрэлгээд мессеж өгöd байгаа. Тэгээ энэ ойлголтуудыг нөгөө өмнөх алдааг нь одоо нааж ирээд хариуцлага хүлээсэн асуудлыг нааж ирээд ингээд тавьж байгаа нь бол одоо нийгэм бас энэ хүнийг өнөөдрийн байдлаар хүлээж авах нь буруу. За яг бусад улс орнуудад бол олон танигдсан хүн алдаа дутагдал гаргалаа гэхэд хуулийн хариуцлага хүлээсэн ч гэсэн дараагийн яг энэ одоо ёс суртахууны юм бол явагддаг. Яадаг вэ гэхээр одоо олонний танил одоо олонний нэвтрүүлэгт хамарсан нэвтрүүлэгт орох эрхийг хязгаарладаг, уран бүтээлх явуулах эрхийг хязгаарлаачдаг. Тэгэхээр дахиад давхар бас нөгөө хариуцлага зүйлж байгаа асуудал юм шиг. Энэ нь бас нөгөө талаараа зөв юм шиг. Монгол улсын хувьд одоо ардчсан нийгэм улс орн учраас бас энэ асуудал бол буруу л гэж үзэж байгаа л да. Хуулийн хариуцлага хүлээж байгаа юм шиг нэг л. За одоо ингээд та бол бас олон жил мөрдөгчөөр ажиллаж байсан тий. Тэгээ одоо ингээд хар тамхи тэмцгэлцээр байж байна. Тэгэхээр одоо ингээд хоёлаа ганц нэг кейс ярил ямар тохиолдлоор хүмүүс ингээд баригдчихдгийг ямар тохиолдлоор энэ хар тамхинд орчдгийг хөвчлээ. Ер нь та бид нар ч гэсэн одоо үеийн залуучууд тий. За ингээд найз нөхдийгөө буруу хүрээлэлээ сонгох. Энээсээ болоод нөгөө их сурвалжин тодорхойгүй мэдээлэлээр сошиалаар явж байна шүү дээ. Энийг үний юм уу худлааг нь мэдэхгүй. Магадгүй нөгөө найз нөхдүүд нь энэ хар тамхичин бол ийм л байгаа. Хэрэгэлдэг нөхдүүд тухайн бодисоо мэдээж олж авах санхүүгийн хувьд хэрэглээ үүсэх үүсэж. Эхэндээ найздаа санал болгоод хэрэглээд найз нь донтогч болонгууд л тухайн найз нь хамгийн түрүүнд анх санал болгож
оруулж ясан найзаасаа тухайн бодисыг л өсөн шүү дээ. Аваад хаанаас олж авдаг. Гэтэл нөгөө нөхдүүд тухайн бодисынхаа өөрийнхөө хэрэглэх бодисынхаа мөнгөн төгрөгийг нэмээд ч гэдэг юм уу. Ингээд тухайн бодисыг олж өгч байгаа. Өөрийнхөө одоо хэрэглэнийхээ мөнгийг өөрөө гаргахгүйгээр тухайн донтогч болсон. Дахиад найзаараа авч байгаа. За тэгээд зуучлаад шүү дээ. Зуучлж байгаа байхгүй. За тэгээд насан туршийн хүүхдүүд бол одоо насан туршсан хүн шиг мэдээж тэр ирээдүйд болох хор уршигын талаар ойлголт мэдэл дутмаг байгаа шүү дээ. Яаж тэрийг мэдэхгүй насандаа бүгдийг л даган дуурайдаг. Энэ гоё гэсэн байдлыг л сонирхож хэрэгжилж байгаа. За эцэгхийн хараа хяналт бол сул бас нэг шалтгаан болж байгаа. Цогцороо айгүй том олон асуудал байна л да. Гэр бүлийн салалт нөгөө гэр бүл төлөвлөлтөө зөв сонгоогүй салалт. Салалтын донд хин хохирох уу гэдэг нийгэм дээрээ мэдж байгаа шүү. Хүүхэд л хохирно гэдгийг л мэдж байгаа шүү. Ингээ хүүхэд дутуугийн мэдрэмж өсөж байгаа. Энэ зүйлээ давж гарахын тулд нөгөө буруу нөхдүүдтэй нэлцэн байдаг. Санд болгоод чи энэ муухай мэдрэмжийг мартна. Ингээ хэрэглүүлчихэж байгаа. Ингээд ондогч болж байна. Бас нэг ийм юу байж магадгүй гэж би бодсон. Бид нар ингээд жоохон буцаан багт 10 үедтэй те багт анх одоо ингээл тамхи зүгээр ингээд тамхи татаж үзэх анх нэг арх амсч үзэх энэ төр чинь нэг юм зарим тохиолдолд өөрийгөө батлах гэж хэрэгэлсэн тохиолдол байдаг шүү дээ те би нэг хин нэг гадна байдлаараа нэг тоогдох ч гэх юм те одоо ингээл нэг юм ангийнхаа одоо те скол байрныхаа хатмаануудтай найзлж эхэлж байгаа байхгүй чанга гаруудтай те би чанга гар гэдгээ батлах гээд байгаа байхгүй тэгэхгүй дэгдэн темп явагдтаа нэг бандит байдаг шүү дээ эсвэл бас байдаг л эсэн шүү дээ тэгээд нэг эргэж юм үзснэ ээж гээл те тэнгүүтээ би бас яг үнэглэхэд анх тэгж нэг шинэ хараал руу нүүгээд 14 тавтаада тэнгүүд чинь нөгөө үе тэнгийн дээрлэлт мэрлэлт ч явагдаж шүү дээ тухай тэгэн шүү дээ тэнгүүд чинь бас ингээл доор нь орохгүй гээл мөчөөгөө өгөхгүйгээл маргалдаал найзлахтаа найзлал явна шүү дээ тэгээд анх яг арх амсч үзчихсэн нь яг ингээд зүгээр өөрийгөө батлах одоо тэр хүрээлэлтэд орох гэдэг шүү дээ хүрээлэлд нь орох гэж тэнгүүд нөгөөдөл чи энэ чинь бас те гэдэг шиг те яг иймэрхүү юугаар одоо орчин үед болохоор энэ чинь нэлээд өргөн эргэлттэй болцсон байгаа учраас иймэрхүү байдлаар хүрээлэлд орох гэж өөрийгөө лагийг батлах гэж хүүлийг батлах гэж бас залуучууд алдаад байна уу даа гэж үгш анзаарсан байхгүй. Зөв. Тэгэхээр энэ одоо мансруулах бодис сэтгэлзүүлэлт бодис гэж ярьж байгаа хар тамхи. Энэ зүйл арх тамхи гэдэг нэг удаа хэрэглээд шууд донтолт явагдахгүй арх тамхины хувьд бол байдаг шүү дээ. Хүмүүс зарим нэг юм сотруулгундаа хэрэгсэн үедээ ууч тамхи татчихдаг юм аа гэж хүмүүс байгаа шүү дээ. Үед ингээ залуучууд ярьж л дээ. Уухгүй би тамхи татдаг юм аа гэдэг. Энүүнтэй одоо хор уршигын хоруу чанараараа өөр зүйл. Нэг удаа хэрэглэхэд тэр асар хүчтэй тархинд тэр допамин өндөр ялгараад тэр зүйлийн авсан мэдрэмж нь одоо тэр мэдрэмжээ бусад зүйлээсээ одоо нэг усуугаад ам цангас үед усуугаад тэрний гоё сайхныг мэдрэх энэ боломж болцоо хаагдаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр нөгөө зүйлээ ахин хэрэглэн. За нэг удаа хэрэгэл, хоёр удаа хэрэглэн. За ингээд мөдөж согтууруулгундаа хэрэглэсний дараа шаардлага гэж зүйл явагдчих шүү дээ. Тэр шаардлалт яадаг вэ? Тарих хавгнаад одоо гавлын ясан дотор багтахгүй процесс явагдаад ирэхээр л өвдөлт явагдаад шаардлалт үүсэж байгаа. Амгахаа шийдлээ явагдав. Гэтэл хар тамхи хэрэглэхээр бас дараа нь шаардлалт явагдав. Тэр өвдөлтийг төсөөлж хэлэх юм бол амьд хүний шилбэний ясыг хөрөөдөж байгаа мэт тийм өвдөлтийг мэдэрнэ гэж байгаа байхгүй. Тэр өвдөлтийг дахин ч одоо мэдрэхгүй тул дахин нөгөө зүйлийг л хэрэгжилж байгаа. Ийм л ялгаа байгаа. Тэгэхээр энэ зүйлийг нэг удаа сонирхоод хэрэгжилж болохгүй гэдгийг би залуучуудаа, дүүнартаа хүн болгонд мөрөөдөл байна шүү дээ. Мөрөөдлөө битгий тэр үгүй хийчихье гэж хэлэх гээд байна. Тэгэд одоо ингээд хорих ял авцсан байгаа хүмүүстэй ингээд уулзсан шүү дээ тийм. Та дөрөв бас нэг жишээ ярьсан. Ер нь хэр их хар тамхины хэрэгээр орцсон хүмүүс тэр хориход сууж идэг. Одоо хувилж тийм тоо байдгүй. Одоо 5 хүний нэг ч гэдэг юм уу. Тийм судалгаа байдгүй. За энэ нөгөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гарч байгаа тоолдоо. Тэгэхээр энэ бас одоо нөгөө бид нар цэрэгт явж үзсэн хүмүүс бол мэдж байгаа шүү дээ. Оройн тоог хийхдээ хүртэл
яг тоо өгөхдөө яадаг бид нар бусдад сонсогдохгүй байдлаар ингээд тоогоо нууж хэлдэг те зөөлөн байдлаар дуугаар намсгаж хэлдэг шин. Тэрнтэй адилхан энэ 20 ангид хүмүүжиж байгаа хүмүүсийн тоо бол байгаа. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт дангансан одоо 20 анги байхгүй. Давтан гэмт хэрэгт үйлдэж байгаа одоо 10 хүн тутмын нэг 6 хүн дахиж одоо энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд байгаа. Энэ нөхцөл болд байгаа. Тэгэхээр 20 ангиудаар мэдээ сэтгэл зүйч ажиллаж байгаа, нийгмийн ажилтан ажиллаж байгаа тэр хүмүүстэй тулж ажиллаж байгаа. Нэг л зүйлийг би ойлгож байгаа. Хүнийг айлгаж биш. Ухааруулж л ойлгуулах юм бол хүнд хүрэх юм байна гэдэг. Ойлгоод байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр одоо манай та түрүү хэлдэг баримтлагын бичлэг гэл хөвтөөд ингээд энэ одоо процесс ажиллагаа нь зочроож байгаа байхгүй. Зочроолт өгж байгаа учраас ямар нэгэн хүн тухайн одоо бодол санаанд бас нэг тодорхой хэмжээнд өөр зүйл татаарч байгаа. Энэ үедээ баримтлах ажиллагаа хийж байгаа. Магадгүй дихгүй шууд очиод бариад авах юм бол хүн эсэргүүцэл үзүүлэн тий энэ эстлийг бас тасан зогсоож л тэр арга тактикуудыг чанга дуугарж хөвтөөж гэдэг юм уу энэ зүйл явж байгаа. Мөн нөгөөтэйгүр тухайн бодисыг биедээ авч явсан байх юм бол хуулийн хариуцлага нь зүйл залтан хүртэл өөр байгаа учраас энэ гэм бурууг зөв оногдуулахын тулд тухайн асуудал дээр тэгж хандж байгаа гэж хэлмээр. Зөв. Одоо яг ямар дарааллаар одоо энэ мөрдөн шалгах ажиллагаа энэ зүйл маань явагддгийг. Одоо хэн нэгэн хүн харт амх хэрэглэсэн баригдчихлаа. Энэний дараах процессууд нь яг ямар дараалалаар явдээ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд процесс ажиллагааг заагаад өгсөн байна. Яг тэр дараалалаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. За тэгээд тухайн хүнийг одоо гин буруутай аль тал нь яллах болон цагаатах тал явж байгаа. Зөвхөн яллах гэдэг юм биш. Үнэхээр түрүүний хэлдгээр магадгүй нэг найзынхаа машинд ороод суудсан чинь тэр үед нөө дарлаа гэж яриад шүү дээ. Ийм нөхцөл байх юу? Байвал тэр хүн бол юу ч мэдэхгүй хүн бол мэдээж хариуцлага чөлөөлөх хэрэгтэй байхгүй тийм. Энэ зүйл бас давхар явж байгаа. Яллах болон цагаатах гэдгийг л явж байгаа. Зөрчин шалгах шийдвэрлэх хуулийн ч гэсэн бас манайх харт амттай тэмцэнээр алба өнгөрсөн онд Монгол Улсын засгийн газрын 9-р тогтоолоор бусад тушаалуудаар харт амттай тэмцэх газрыг харт амттай тэмцэх алба болгосон. За хоёр хилтэс бүтэц оронтой шинжилгэж ингээд үйл ажиллагаа явуулж байна. За үүний хүрээнд бас илрүүлэлт бол бас нэмэгдэж байгаа. Мэдээж хүн хүч нэмэгдээд ирэхэд тэр ажиллах орчин нь бас сайжирч эхэлнэ. Нэг албаа хаагчд оногдчихсэн хэрэг хүртэл одоо бас багасч ирэхээр хүн бүтээмж илүү гарч ирдэг. Одоо энэ хоригдож байгаа залуучууд би бол айгүй өндөр тоо сонсч байсан. Энийг бас та нууцлаад шүү дээ. Би бол зөвөр энгийн хүн юм чинь сонсч байсан л тоогоо хэлэхдээ яг аль бие усны дата судалгаа биш. 5 хүн тутмын нэг нь харт амх мансууруулах байцаар хоригдож исэн гэдэг би бас тийм уншиж байсан. Гэхдээ энэ нөгөө их сурвалж нь бол бас тийм тодорхойгүй зөв нэг сайтын мэдээлэлүүд өгдөг учраас би бас яг алтны гэж би бол хэлж чадахгүй шүү үзэгчтэй. Тэгээд яг айгүй өндөр тоо бас байгаад байгаа гэж яваад байгаа шүү дээ. Ер нь маш олон залуучууд л ер нь энэ талаар одоо ял аваад ингээд сууж байна. Тэгсэн чинь одоо энэ бид нар чинь Монгол улсын иргэдээс гарч байгаа татвар төлөгчдийн мөнгөөр бид нэр энэ хоригдлуудыг бас тодорхой хэмжээнд энэ нөгөө 20 ангиудыг эзэж төрийн байгуулагчтай санхүүжүүлж идэг. За энэ тоо бол одоо үнийн дүн одоо нэг хоригдолд оногдож байгаа татвар төлөгчдийн мөнгөөр очиж байгаа үнийн дүн жил хэрэгцсэн өсөж байгаа. Анх бол одоо энэ чинь үнийн дүн бага байсан байгаа шүү дээ. Одоо энэ юу болж байна? Бүхэл юмны үн өсөж байгаа. Инфляцтэй. Тэр ажилчдын цалин, дээрээс нь тэр ус дулаан, цахилгаан гэл ингээл явж байна те. Энэ үнийн дүн бол сүүлд 13,000 болцсон гэдэг тийм уншижсэн. Тэгэхээр бид нэр өдөр болгон өөрийгөө нэг хордуулад те ингэсэн хүний төлөө нөгөө талаас нь харж одоо яриа л да жоохон шөмжлөх үндэснэ те. Тэр хүнийг бид нэр монголчууд татвар төлөгчдийн мөнгөөр тэр төлбөрийг төлөөд ингэ яваад идэг. Тэгэхээр тэр олон залуучуудыг бид нэр хороод өдөр болгон 13,000 төгрөг төлөөд идэг. Тэр энэний оронд гэрт нь
одоо тэр нөгөө хөлөнд нь гамаа юу бүсчлэн хордог штэ. Зарчмал хязгаарлах. Home rest гэдэг үлээ те. Тэгж болдгоо мó гэдэг бас тийм юу явдгийн Твиттерт тийм хэлцүүлэг бас өрнжсэн байхгүй. Тий. Эдрийг хэдүүлээ ер нь одоо ингэж эдгэр чинь юу юм байна. Өөрөө бас нэг талаасаа хохирогчтой юм байна, давтагчтой юм байна. Энийг гэрээр нь нэмчилж болдгоо мó. Заавал тэнд хориол те шоронжуулах гэдэг бас нэг үг байдаг штэ. Би бас хатуу хэлээд ээж магадгүй шүү те. Жохон шоронжуулаад байна энэ залуучуудыг те. Тэгэхээр энийг ингээд гэрээр нь ингэж болдгоо мó гэдэг тийм юунууд хэлцүүлэг явж байдаг. Та мэдээж хууль тогтоох төвшний хүн биш, процессын төвшний хүн. Гэтэ таныг энэ би хувийн талаас ч асууж байгаа шүү. Энэ залуучуудыг заавал явж хорих шаардлага байт юм. Дэлхийн улс орнууд өндөр хөгжилтэй улс орнуудын бас судалгааг бид нар бас нөгөө дэвшилт технологиг мэдээж бас болж хулбарлаж авах тийм юм хэрэгддэг л да. За Япон улсын хувьд бол одоо бас нөгөө эмчлэх түрүүний хэлсэн дон тодохгүй зодтол төсчин өвчин. За тэгэхээр хуулиараа одоо тухайн масруулах хар тамхи хэрэглээд эрүүгийн хариуцлага хүлээхэд 2 жилийн хорих хоногдууллаа гэж бодъё л да. Гэтэл та 1 жилийн хугацаанд эмчилгээнд нөхөн сэргээх төвд хэвтэн эмчилүүлээд ингээд та хариуцлага хүлээх гарах уу? Эсвэл та 2 жил одоо нээлттэй хаалтаач гэдэг юм 20 ингээд хүмүүжээд гарч ирэх хөвгт сонголт тавьж эхэлж байгаа. Тэгэхээр тэр биеэр одоо хариуцлага хүлээчихэж байгаа. Тэгтэл хүн мэдээж эрх зүйн байдлаар мэдээж хүн ямар ч хүн дэрдвэл 1 жил хугацаанд нөхөн сэргээх төвд хэвтэн эмчилүүлээд үр дүнтэй болоо гараад ирээ гэдэг л энэ зүйлийг ойлгож байгаа. Энэ зүйлийн ард олон залуучууд магадгүй далд одоос хэрэглэж байхыг үгүйсэхгүй. Энэ зүйлийг хэрэглээд тэгээд амьдралд ямар ч одоо сайхан зүйл байхгүй тийм. Дөрөв тайс M8 гэж. Тэр хүн бол тэр үр дүнгийн биеэр 10 хэдэн жил мэдэрсэн. Амьдралд хэрэггүй зүйл гэдгийг л мэдрээд л ухаачж штэ. Тэгэхээр энэ зүйл заавал тэгж орж тэр түүхийг давтах биш. Та тэрнээс өмнө л өөрийгөө хол байлгах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо энэ хол байлгахын тулд одоо танаа аль байж штэ тий. Ямар контентууд хийж байна? Одоо бид нар бол ямар нийгэмд амьдарч байна гэхээр интернетийн нийгэмд амьдарч байна. Контентын ертөнцид амьдарч байна бид нар. Ерөөсөө л залуучууд бид нар ч гэдэг ингээд нэг скроллдоо сууж идэх заримдаа тий хэдэн минут скроллцсон тий юу болоод байна гэсэн чинь 30 минут өнгөрцөн байдаг шиг тий. Тэгэхээр бид нар бол энэ залуучуудыг контентуудаар тийм за ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү, ийм хорон үлдээ шүү гэдэг байдлаар нь соён гэгэрүүлвэл яадаг юм бол тэр талаар одоо төрөөс ямар ажлууд хийж идэг юм. За мэдээж Монгол Улсын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба гэж байгаа. За мөн нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Дан ганц одоо хар тамхи гэхгүй бусад төрлийн гэмтэргийн зөрчлийг бууруулах чиглэлээр бас нөгөө төсөв санхүүжилтийн асуудал байдаг. За төлөвлөгөөнд жил ирэх тусам бид нар нөгөө тодорхой жилийнхаа төлөвлөгөө гаргаад ийм ажлыг энэ жилд багтаан хэрэгжүүлнэ. Шаардах төсөв нь одоо ийм юм байгаа гэдэг хөргүүлдэг. Тэгээ төлөвлөгөөнд бас тодорхой ажлууд нь бас яг үннийг хэлээ. Тусгагддаг, зарим ажлууд нь бас тусгагдахгүй хойш тавигдах ийм бас асуудал бас байдаг. Гэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо контентийг бол ухааруулах, ойлгуулах энэ талыг бас түлхүү барьчих айлхаасаа илүүтэйгэр тий. Тэгэхээр одоо яг иргэдийн хувьд хүмүүсийн үзэлтийн хувьд бол нөгөө таны хэлж байгаа хэвтээд гэдэг энэ бичлэг чинь хамгийн олон хүрчээд идэг. Эсвэл нөгөө яриа нь одоо хараалын үг орцсон тий магадгүй үгтэй байгаад их юм бол хүрээд байгаа байхгүй. Жаахан хүчтэй юм хүчтэй байгаад тий. Тэрийг л одоо олж хараад байдаг. Тэгэхээр төрийн байгууллагын хүмүүс ч одоо тэр талаараас бас нийтлэг хүнд хүргэнэ гэдэг тэгээд иж болохгүй шүү дээ. Хууль одоо хим хэмжээ ёс суртахуунаараа бас тодорхой ирэх бас хариуцлага хүлээж байгаа бас болохгүй байгаад. Та битэрийн хийж байгаа ажил бол бас яг энэ чиглэлийн эрэг талын контент, урьдчилан сэргийлж байгаа контентуудын нэг байгаа. Тэгээ эндээс хэдүүлээ хэд хэдээр хэсэг тастарч аваад би танаа алдан өгье. Тэгээд та нар хэрвээ болно гэж үзвэл хэдүүлээ бас энэ залуучуудад тий одоо урьдчилан сэргийлэх байдал талаас нь анхааруулсан, сэрэмжлүүлсэн ийм ресурс контентууд
сошиал орчин тавья те. Тэгээ бидний одоо хийж байгаа ажил чинь бас л урчин сэргийлэх юм ажил явж штэ те. Тэгээд би танаас нэг хоёлаа ярьж ирэх замдаа бас ганц нэг гоё жишээнүүд ярьж байсан. Яг юм сэтгэл имтрүүлсэн тим одоо ээж аавын те одоо өвөр хүүхдийгээ гэсэн нэг тим одоо ингээл хин нэгэн байдлаар за хар тамхичгэлтэхгүй гэмт хэрэгт орлоо. Би нэг л юмнаас айдаг байхгүй. Ээжийг л зоочход. Ингэж явж байгаа те одоо хүм өргөчхүү дээ. Ингэж явж байгаа буруу зөрөө юмн дээр гарын үсэг зураад би бас нэг жижигхэн бизнес эрхлээ явж идэг. Тэгээд ингээд буруутчихуу дээ. Гэдгээс л би айдаг. Юунаас айдаг гэхээр би тэнд очиж суухаас биш. Би тэнд очиж суучвал манай ээж ямар хэцүү байгаа лоо. Амьдын там штэ өөр хүүхэд нь шар суучдаг те. Бид нар чинь алхам тутамдаа л бид нар маш аюултай тэм нийгэмд амьдарч байгаа штэ. Тэгэхээр одоо энэ юм хэрэглээд байгаа. Тэгээд өөрийгөө ер нь зөвхөн загнаад байдаг юм дөө. Би ер нь буруу юм хийгээд шүү. Би ер нь юу хийгээд байна гэд хүн үнэхээр тэр хүмүүжлэлтэй хүүхдүүд бол хэдий ингээл архины ширээний ард ч гэсэн өөрийгөө шүмжлээд байдаг тэ маргааш нь шартаас эрэхтэй өөрийгөө шүмжлээд байдаг гэж хийж ирэхгүй гэдэг шиг тэ өөрийгөө шүмжилсэн гарч чадахгүй яг ингээд орцсон хүмүүст бол би ээжигээ одоор аавыгаа одоор л хичээл тэгээл нэг юм жижигхэн биеийн жаргал хувийн жаргал тэ эн чинь нэг юм айгүй хуу хичээсэн хүмүүсийг үлдэлж шүү дээ ер нь тийм нэг жоохон таашаал байдлаа өөрийгөө аваач тэр хар нүхэнд тийгээ дээрэс нь ээжигээ зовоогоод эхнэр хүүхдээ зовоогоо тий. Тэгэхээр манайхаа энэ талаас ер нь дэмэдээ холгон л байсан дээр тэгэд би танаас сууж байгаа юм тийм яг одоо та энд ингээд энэ албанд ажиллаж байгаа юм чинь яг ингээд нэг ямар хэцүү юм дээ гэдэг нэг өвддөг штеп. Төрийн ажил хийж байгаа ч гэсэн тийм нэг ганц нэг жишээ ярьж. За кейс бол олон бий. Тэгээд яг нэг юм хүний сэтгэл түрүүний би нэг ярьсан охины нэг кейс ярьлаа тий. За энэ кейс төр бол тэгээд тэр охин бол гаргүй болоод дуусчих. Тэгээд аав ээж бол одоо ирээдүйд сайхан хүмүүжлэлтэй охинтой ингээд бодно гэдэг л энэ манай энэ сургалт явж исэн байгаа байхгүй. Нөгөө өрчсөн зэрэгэл хор уршиг таниулах чиглэлээр сургалт явж исэн. Тэгтэл нөгөө ээж бол за би ганц охинтой манай охин бол одоо боловсролтой мэрэгжил эзэмшиж байгаа. Энийг бол хэрэглэхгүй тэгэхээр нэг сонсоогүй ойлгоогүй өнгөрцөн. Яг хар тамхитай тэмцэх албан дээр залуучууд одоо холбогдоод ирж байгаа. Тэгэхэд л нөгөө гэр бүлийнхэн дунд нөгөө тухайн процесс хэрэглээл явьжсэн дунд. Нөгөө мэдх аргаа таны харгаа мэдхгүй, эцэг хэн мэдхгүй. Хохирсон онлыг мэдчихэж байгаа байхгүй. Хохироод эд эрэхтнээс салгах ч гэдэг юм уу, амь насаа алдах. Төрийн байгууллагад ажиллаж байсан албан агч хүртэл одоо хохирч амь насаа алдсан юм харамсалтай хэрэг гарч ялаа. Хар тамхи хэрэглэж байгаад тий одоо нөгөө хэтрүүлээ хэрэглээд тий төрийн үйлчлэгээний байгууллага ажилтаа холбогдож байсан. Тэгээд бас гэр бүлийн таагүй уур амьсгал байсан гэж би сонсч байсан. Тэгээд энэ байдлаас олж асуурч байсан. За мөн баян зүрхт үүрэгт болж байсан. Одоос нэлээд хэдэн жилийн өмнө авто гараж ил зогсоолоод юм тий гаражт бага насны хүүхэд ахуйн хэрэглээнд ашигладаг зүйлийг одоо нэрийг хэлээд яг хэрэглэж мансуурсны улмаас ойролцоо насны эмэгтэй хүүхдийг олон удаа утгалж амь насыг хохирож ирсэн. За тэгээ хамт явж ирсэн дүүгийн олон удаа утгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Тэгэхээр 10 хүрээгүй хүүхдийн насанд тийм оюун санаанд нь бодолд нь тийм зүйл орж ирж байна. Тэгэхээр хор уршиг. Оюун санаагаа алдчихжээ тий. Нөгөө 13 настай хүүхэд хүртэл одоо холбогдож илээ. За тэгээд шалгаад үзэхээр хувийн байдлыг хамгийн түрүүл зогтоо шүү дээ. Тэгтэл тухайн хүүхэд өөрөөсөө 20 гаруй насны эрэгтэйтэй хамтран амьдарч байсан. Аборт буюу одоо хийсвэр агалгаа тий мис ажилбарт орж үр хөндүүлэх ажиллагаа хийлгэж байсан. Ийм юм хата гашуун туршлагууд хүртэл бүртгэлж байсан. Тэгээ би бас энэ кейс дундаас бас нийгэмд бас нөгөө хүн сэдвийг бас энэ стресс бохомдол байгаад байна өгөх гэсэн биш. Яг нь урьдчилан сэргийлэх байдлаар ийм асуудал бидний өдөр тутамд бас болдгоо ч гэсэн бас энэ зүйлийг та бүхэн сонсоод нэрээ миний хүүхэд хаана хинтээ нөхөрлөж байгаа вэ гэдэг байдалтаас хяналт тавиарай л гэдэг байдлаараа л хэлж байгаа юм шиг. Амиа оролтуудаас их багш шүү дээ. Тий. Хар тамхи Хар тамхи хэрэглээд хэрэглээд орон зай мэдрэмжгүй болдог. Өндөр байшингийн оройдроос гараад одоо магадгүй би нис чаднууд нь үздэг бол нисэж тий дүүлэн нисэж ч гэдэг юм уу хийсвэр байдлаар
За тэгээд шатаар хүн буухад бол мэдээж орон зай мэдрэмж байгаа учраас буухад эрсдэлгүйгээ буучиж байгаа шүү. Балансаа тий бол мэдчих. 2 м өндөр орой дээр эрүүл хүний гаргаад чи энэ дээрс үсрээд байвал үсрэхгүй шүү дээ. Хөл гараа хугалчин гэдэг юм эрсдлийг тооцоолж эхэлсэн мэдрэл тий. Гэвтэл энэ бодисыг хэрэглэсэн хүмүүс эрсдлийг тооцоолж бодолж болж байгаа. Орон зай мэдрэмжгүй учраас хаана одоо гараад гიშгэж байгаа юм битггүй. Магадгүй нүдэн шатаар бууж байгаа мэдрэмж төрөхөд л тэр өндөр байшинг оройдоос унаад амьд салтж байгаа. Ийм харамсалтай тохиолдол гарч байна. За өсвөр насны хүүхэд гэрээсэлчээд амнасаа алдж ясан юм тохиолдол гарсан. Аав ээжтэй л хандж хэлж байгаа юм л да. Гэрээсэл гэдэг бол 10 жилийн бид нар хүүхэд наснд юу гэрээсэл бичгийг нэг таалагддаг охиндоо захил бичгтээ өрт нүүр улаагаад л хичээл гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхэд тэр хүүхдийн бодол тийм гэрээсэл бичиж байгаа. Аав ээж минь та энэ хор уршигыг эрт мэдэж хүүдээ ойлгуулсан бол би энэ зүйлийг хэрэглэхгүй байх л. Дахин надад ам гэж зүйл байдаг бол би апдейт хийгээд өөрчлөгдмөр. Боломжгүй учраас би энэ сонголт төрлөө гэд амнасаа алдчих. Тэгэхээр тэр залуу тэр сонголтыг хүн амиа хорлно гэдэг л үтгэл. Өөрийгөө одоо гимтэх хүртэл хэцүү байсан. Энэ сонголтыг хийж тэр зүйлээс болж. Манай подкастад бас улс төрийнхэн улсын хурлын гишүүн хүртэл орж исэн. Би бас хэд хэдэн одоо энэ хууль тогтоох байгууллагын хүмүүсээс урьдсан байгаа. Тэгэхээр үзэж байгаа. Үзчихвэл бас ганц нэг санал бодлоо хоёлаа өв үнэлээс хэлж болно шүү дээ тийм үстэй. Надад бол одоо энэ өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй холбогдуулж лээрээ. Энэ харт амигтай холбоотой донтогчдыг одоо эрүүлжүүлэх ийм одоо газруудыг ховор аваад байна. Ялангуяа төрийн одоо энэ Сэмүүд гэдэг нь шүү дээ. Энд чинь ерөөсөө энэ ор олтгоо болцсон шүү манайхаа. За манай Монгол улс бол зөвхөн харт амихгүй энэ алкогол энэ архины донтогчд маш ихтэй болцсон ийм байгаа. Тэгээд ер нь бол хүрлцэхгүй байна гэж л би бас энэ Сэмүүдэд ажилладаг энэ багштай ярилцчихсан л да. Гижэр багштай ярилцчихсан. Үнэхээр оронтой хүрлцсэн. Үнэн хүнд шүү дээ. Үнэхээр хүнд байгаа. Тэгээд энэ ялангуяа энэ харт амигтай холбоотой юм бусдаа бүр эмнэлэг байх хэрэгтэй. Тий. Одоо энэ архины донтогчтой одоо тий секторлох хундааны донтогчтой сэргийн засах нөхөн сэргээх юм эмнэлэг тусдаа байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр одоо сэтгцийн хувьд асуудалтай хүмүүстэй аваачаад энд нэг одоо хэдэн өдөр уугаа шаардсан донтцсон байгаа хүнийг аваачаа өрч бүр галзууруулах гэж байгаа юм шиг тий энд нэг харт амигын донтцсон хүүхдийг аваачаад тэдэртээ ингээд нэг тасагт тий юу байхгүй заавал ийшээ ор гэдэг ингээд яачт юм байна л да нэг газар хийчт юм. Тэр чинь бүр аюултай. Нөгөөдөл нь би бинээсээ айгаа тий энэ ерөөсөө би тоглоомтой юм яриаггүй жинкнээс ярьж байгаа. Би өөрөө бас Америк нэгдсэн улсад амьдарч байгаад ирсэн. Энэ нөхөн сэргээх энэ эмнэлгийн ийм үйлчлэгээ бол хамгийн чухал. За энэ нэгдүгээрт бол бие организмоос нь тухайн бодисыг гаргах ийм эмчилгээ хийдэг. За дараа нь одоо сэтгцтэй оюун санаатай энэ сэтгэл зүйч нар эмчнэр ажилладаг тийм ийм эмнэлэг биднэрт хэрэгтэй биш үү гэдэг ийм бас санааг хөндөж гэж бодож байна. Таны хувьд бол бас подкастын төгсгөлд юу гэж хэлмээр байна. Ер нь одоо энэ шийдвэрлэх төвшнийг бас хүмүүс үзэж байл. Тийм ээ. За одоо таны хэлдэг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо ажилчид бас хичнээн одоо хүнтэй тулж харьцаж байгаа билээ. Тэр орчинд ороод гарахад хүртэл хэцүү шүү дээ. Тэр байгаа орчин тий. Ястаа нөгөө эрүүл солиотод мэддэхгүй янз янз л хүмүүс. Тэр хөөрлийн үеийн дарж яж нэг гараа гайг болд юм шүү. Тэр орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа бас ямар байгаа вэ? Хүндэлтэй ороод гарахад би ойлгочлаа. Хүрэлцээ юм уу байна. Гэхдээ мэдээж төр засгаас бас одоо анхаарж байгаа. За нөхөн сэргээх төвийн бодлоо үнд суурь нь бол тавигдсан. Одоо богино хугацаанд ойрын хугацаанд бас нөхөн сэргээх төв гэдэг бас үйл ажиллагаагаа нээн байна. Ашиглалтанд орох гэж байгаа. Яг ашиглалтанд орох гэж байгаа биш. Яг энэ хуулиндаа бас өөрчлөлт орчих. Одоо мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодсон хууль бус эргэлтэд тэмцэх тухай хууль гэдэг. Сая энэ хаврын чуулганаар Монгол Улсын их хурлын даргад өргөн баригдсан хэлэлцэх асуудал. Энэ хуулинд бол шинжилж байгаа шинжилсэн найруулгаар орж байгаа. Манай хасаас мэргэжлийн хууль зүйн тодорхой яамнаас болон манай байгууллагаас
мэрэгжлийн одоо хамтарсан баг ажиллаж бас хуулийн өөрчлөлийн талаар ярилцсан тусгуулж байгаа. Тэгээд энэ хуулинд бол бас зөвхөн одоо хорих биш. Бас энэ хүнийг одоо нэг өвчтөн донтох талаас нь харж үзэж бас хуулинд өөрчлөлт орж байгаа. Эрүүлжүүлэх хэрэгтэй Тийм хэрэгжиж байгаа. Тийм хэрэгжих нөхцөл одоо суурин тавьж байгаа гэж би харж байгаа. За тэгээд залуус дүүнэртэй хандаж хэлгээд эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаг хүн ховор байдаг гэж ярьдаг тийм. Ямар сайндаа л шүүдрийн туслыг хураахад нэг цай чанж өгөхөд эхийн ачийг нэг өдөр хураалсантай тэнцэж байгаа гэж ярьдаг. За ингээд л нийгэмд болохгүй бүтггүй зүйл зөндөөл биш. Тэрийг өнгөрөөдөг. Худал зүйлтэй би эвлэр гэж байгаа биш. Үнэнтэй бол мэдээж нийлээд явах хэрэгтэй. Худалдаа бол эвлэрэхгүй байх хэрэгтэй. За тэгэхээр эцэг эхийгээ нөгөө амьдын там гэж яриад байгаа. Энэ асуудалд бас битгий оролцуулаач. Та ганцаараа гэр бүлийн гишүүн нэг нь одоо асуудалд ороход эцэг их яаж одоо шаналддаг вэ? Энэ бүгдийг бас бодож үзээч. Ирээдүйд та өөрөө аав хүн болно, ээж хүн болно. Таны хүүхэд магадгүй ийм алдаа гаргавал та тэрийг яаж хүлээж авах вэ? Гэдгийг бодох ёстой. Тэгээд нэгний бас хайрлаач. Нэг залууг ч гэсэнтэй битгий тэр зүйл рүү татан оролцуулаач. Энэ хор уршигт хилээч. Альваа одоо дахин одоо сүүлийн үед мөрөдө тоглоом гэж яриад байгаа тийм. Мөрөд тоглоом дээр хүмүүс ингэж ярьдаг юм байна. Алдсан улсууд дээрээс алдснаа ярьдаг. Би тэдэн дөрөг тавиад тэдэн дөрөвний ашиг олцсон шүү дээ. Дандаа ингэж ярьдаг. Тэгэхээр хүнийг нөгөө тэр сэтэлжүүлээд байгаа байхгүй. Ингэж биш алдаа дутагдлын хүртэл хэлээд энэ зүйл ийм хор уршигтай шүү. Айцтай байгаа шүү дээ. Байнгын айцтай. Юмнаас нэг хажууд нэг юм аяг унаад хагарсан ч маш их айцтай ч байдаг юм уу тийм. Ийм юм хэцүү байдалд орж хар тамхи хэрэглэхэр. Айцтай. Шүн нь одоо ингээд унтж амарч чадахгүй тэгэл нөгөө хөлрөгдөг тийм ийм процесс хүртэл явагддаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ зүйлд бас өнөөдөр дуурж байгаа олон одоо бас хэвлэл мэдээллийн байгууллага, сайтууд, олонний танил, инфлюенсерүүд ойлгож штт. Бидний Монгол улсын ирээдүй хүн амын удмын сан иргэдийн амнаас Монгол улсын үндэсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлж байгаа гэдэгхгүй. Энийг ойлгож бас бидэнтэй бас ингээд нэвтрүүлэгт орж та намайг урьж оролцуулж ийн гэдэг чинь олон залуучууд мессеж өгч байгаа. Түүнээс би одоо нэг хуулийн байгууллагын болохгүй бүтггүй гэдэг ингээ яриад байгаа биш. Аль нэг байдлаас нэг ойлгуулж ухааруулж юмсан гэдэг байдлаас л хөндөж ярьж байгаа. За тэгээд бас танаа хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд нийгмийн бас суртахууны одоо энэ чиглэсэн энэ нэвтрүүлгээ явуулж байгаа ажил үйлсэд нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье яриа. За ингээд эрхэм мэнд үзэгчдээ нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөлд би бас өөрийнхөө мессеж өгье. Ер нь бол одоо энэ харт тамхи гэдэг зүйл бид нэр кинон дээр амар холцсон санагдаад дэгсэн шүү дээ. Энэ бол яг дэргэд ирсэн байгаа шүү манайхаа. Танаа орцонд ч танаа байшинд ч яг гэрт ч ойрхон байгаа шүү. Энэ нэрсээ тоглоом биш шүү манайхаа. Тэгээ энийг бол хэдүүлээ жоохон сериосны хүлээж авъя. Тэгээ болгоомжлъя. За орцсон бол зөв зөрөгтэй гарчи, хогоор ятаа хайчи. Тэгээд танаа одоо албаныханд бас хэлэхэд энэ урдсан сэргийлэх энэ ажил чинь бол хамгийн том одоо буянтай ажил шүү. Тэгээд олон хүмүүсийг, олон гэр бүлүүдийг, олон залуучуудыг энэ сэтгэлийн тамд унахаас энэ асуудал амь насаа хүртэл алдах аюултай шүү дээ. Эндээс ингээд урдсан сэргийлэх ийм сайн ажил үйлийг хийгээ явж байгаа танаа албаны бас цөөхөл юм шиг байлээ. Тэгээд бас хөөч нэмэгдээд одоо энэ тоог жил хэрэгжсэн ихсээд байгаа тоог хэвлээ бууруулахын төлөө тэгээд ингээм хамтдаа ажиллацгаая. За ингээд Жошуагийн подкастын эпизод 17-г та бүхэн хүлээн үзлээ. Ингээд өнөөдрийн манай дугаартаар цаг заваа гарган хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхаа ивент гэх мото премиумын энэ хөө багцыг бэлгэлж байна. Тэгээд туршиж үзээд баярлалаа. Бэлэг авах гэж бодсон шүү дээ. Үр дүнгийн хэлээрээ. За баярлалаа. Надад бол сүүлийн үед бас ашиглаж хэрэглэж үзээд айгүйх таалагдаад байгаа юм бүтээгдэхүүн байгаа. Солонгосын маш алдартай юм бүтээгдэхүүн байгаа. За манай албанаас бас 2026 онд энэ онд
манай харт тамхитай тэмцэх алба байгуулагдсны 25 жилийн ой болж байгаа маань. Энэ ойн хүрээнд бас нийгэм чиглэсэн Нөөв драг гэдэг олон ангит уран сайхны кино гарсан дэлгэцийн бүтээл болсон. Тийм үү. Одоо Univision дээр байгаа. Бүүд байршсан. Тэгээд дэлгэцийн бүтээл одоо иргэдэд бас хүрж байгаа. За удахгүй энэ кино одоо олон одоо хүнд хүрэх байдлаар зурагтаар одоо гарнаа. Тэгэхээр та бүд манаас үзээрэй. Энэ хор уршиг хэрэглэснээр энэ зүйлийг хэрэглэснээр амьдралд юу болж байгаа бүх хэд хэрэгтэн одоо юу гэдгийг насан турсан хүн болгон ухамсарт хүн болгон бас нэгийг бодож хоёрыг тунгаах юм уран бүтээл болсон баха гэж найдаж байгаа. За тэгээд мөн одоо бас өөрчлөлт сэргийлэх чиглэлээр бид нэр бас иргэдтэй нөгөө тараах материал ингээд цаас өгдөг байсан. За энэ цаас өгөхөр бас нөгөө тухайн байдлаараа авч явах төвхтөө байдаг учраас бас энэ хор уршигыг ойлгуулсан. Тэгээ манай энэ урай байдаг. Мансуур улгүй ирээдүйн төлөө хамтдаа гэдэг энэ урайгаа бичсэн. За энэ QR дээр нь ингээд мэдээлэл ороод хор уршигын талаарх хүний эрүүл мэнд ямар хор уршиг учруулах бал бэлгэлж байгаа хүмүүст. Тэгээ энийг балыг бас танд бас бэлгэлье тэгээд. Өө за баярлалаа. Яг балгүй болцсон байсан. Энэ ямар зөвүүн сэтгцээ одоо энийг татхаар ингээд юу н гараад ирд юм уу те? Тий тэгээ арднаас хуулийн заалт байгаа. Одоо ингээд энэ ингээ хуулийн заалттайгаа энэ араа ингээ хор уршигтайгаа ийм гоё юм. Тэгээд өнөөдөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн. Танд маш их баярлалаа. За баярлалаа. За ажлын өрөлдсөн. За танд ч гэсэн.